За нөгөө яриа үргэлжилж байна. Цэл мөрөн барилгын дэлгүүр цайз захын урталт. Нэггүй офицер л урууд. Тийм. Юу сая нөгөө ярианда халаад энийг мартцсан байна гинэ. Мод чухал юм багш. Бидний үе. Одоо нөгөө төмөр гагнахад гагнуурын аппаратанд ордог. Сэлбэг мэдгүй тийм. Сэлбэгнүүд тэр болгон бас гадуур жоохон ховор идэв шүү дээ. Би л дуу айлс олохгүй хэцүүлээд гэсэн. Тэгээ энэ болохоор нөгөө гагнуурын 350 ампертай 500 ампертай аппаратанд ордог одоо нөгөө юу таны чинь нэрээ төмрийн нөгөө цэгтэй болохоор тэднэрээсээ баг тэр юмнуудыг эндээ авчаад тавьчихад байгаа юм шүү дээ. Ер нь бол тий. Манай би хангамжийн яруу биш. Ер нь бол нөгөө манай байнгын хэрэгэлдэг юмнуудыг бус түн ч их сайдлах хэрэгтэй л. Тэгвэл танах чи юу юм шүү? Энэ салбартаа дийлдэхгүй дэлгүүр болж байгаа юм шүү. Бүх юм дотроос нь хийж байгаа юм. Тэгээд энэ хагас автоматын хэрэгслүүд байгаа гэсэн. Хагас автоматын цагаан хонгой байна, холбог шар хонгой байна. Тэгээд 0.8 өгшөө 1.2 та хошуу байна. Хагас автоматын редуктор гэдэг дуудлагыг багж байгаа. Тэгээд редукторын тос нь байгаа. Энэ шаттын багтаавд бол сэлбэг юм шиг үү тий. Сэлбэг тий. Одоо гагнуурын аппаратанд ордог хэрэгслүүд л гэсэн. Тэгээд энэ бас зис хонгоо гэж байна. Тэгээд хүүтэн гагнуурын утас байгаа. Одоо нөгөө гар таслагчнуудын нэг юу одоо сойтик гэдэг юм байна. Тэгээ эн чинь бас жоохон ховролтцтой байгаад идэг. Энэ бас байгаа. Кен гэж юм бас бэлэн юм байна. Кенийн багчны тий, кенийн таслагчны. Тэгээд нөгөө плазмын аппаратны плазмын шаацсан гэж байна. Тэгээд плазмын хошуу гэж бас байгаа. Энэ юм тий. Тэгээд гагнуурын аппаратны тахир гар гэдээ бас энэ их ховор байгаад идэг. 350 ампертайгийн 500 ампертайгийн тахир гар. Бас үнэн мөн бол нэг тийм үнэтэй биш үү юм тий. Гайгүй дээ тийм тий. Энэ ус хүмүүс өөрсдөө авч ууж гинөө. Шинээр усны сад тавьсан шүү дээ. Хүн ууна уу? Би бол айгаад л ууж чадахгүй юм байна. Мэдгүй юм л амар шинэ юм шүү дээ. За баярлалаа.